Лацтай өрөө подкаст нь маань тавтай морил. Байгууллагын зан төлөвийн судлаач Жадамбагийн Сэлэнгэ захиралтай хамтдаа ярилцъя. Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Таны өнөөдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндэ. За, өнөөдрийн мэдний ярилцах сэдвээр дүр эсгэлт гэх сэдвээр ярилцах байгаа. Бусдад таалагдахын тулд амьдрах нь зөв үү гэдэг асуултаар эхлэе гэж бодлоо. Их олон тохиолдолд терапистууд хизээ дүр авдаг вэ гэхээр олон жилийн туршлага дээр үндэслээд тэгж бичсэн юм байна л да. Хүнд хайрлуулахын тулд хизээ нэгэн цагт авч амжаагүй одоо бага насндаа ч юм уу тэгээд их тохиолдолд бас ухамсараар санахгүй тийм зүйл их байдаг гэж бичдэг юм байна л да. Тэгээд тэр хайраа нөхөхийн тулд дүр авч эхэлдэг гэдэг. Тэр ийм дүрд орчих юм бол хүмүүс хайрладаг юм байна. Тэр үүднээс гэд дүр аваад эхлэх нь өөрөө сайн биш. Яг гэхээр ийм төрлийн дүр нь өөрөө хүнийг одоо маш хурдан стресстүүлнэ. За дарамтуул стресс үзэх хүнийг төрлийн дарамт орж ирэхгүй. Олон байдлаар дарамтанд орно. За явандаа утралд орох шалтгаан тийм болдог. Өөрийнхөө байх боломжийг өгвэн гэсэн үг юм шүү дээ. Тийм. За зүйлээд бас сошиал дээр явж байгаад ганц нэг юм харахаар хүмүүс итерхийх зүв байх гад инхээр өөрөө ядардаг гэдэг бас нэг тийм зүйл сошиал дээр ингээд бас тий харсал та. Тэгэхээр хүн зүв байх гэж оролцсноор ядрахгүй. Дүрд орсноор л ядарна. Харин тэр нь суумал ид биш болвол хин нэг хүн таалагдах гал яваад байж гэсэн үг. Тэр ийм байдлаас ингээд дүр авах гад яваад хаар өөрөөсөө холдож эхэлнэ л дээ. Тэгэхээр хэрв тэр дүр хүмүүс таалагдаад таашаагдаад эхэлвэл улам л өөрөөсөө олдсон шүү дээ, тийм ээ. Тэр өөрт хамаагүй тэр дүрд хамааралтай зүйлийг ярьж эхэлнэ. За заримдаа бүр өөрийн сайн мэдэхгүй бүтээх гээд байгаа дүрийг ч гэсэн өөрөө байна гэж төсөөлөд ярьж эхэлнэ. Тэр дүрд хамааралтай зорилгыг ярьж эхэлнэ. Өөрөөсөө улам л олдоод явна гэсэн үг. Сошиал дээр иймэрхүү зүйлүүд их харагдах юм. За зөвхөн залуучууд ч биш доо маний үеийн дээр ч гэсэн бас тийм харагдал. Нөгөө бидний насан дээр дүрд орох нь өөр хувиралтай, өөр хими уралтай болчихоор бас төдийл бас анзаарэгддэг юм шиг байна. Залуус нь болохоор хин нэгэнд хэрэгтэй гэдгийг харуулах гэж дүрд орно гэх юм бол хайрлагдана гэж боддог тий. Зөвхөн янз бүрийн байдлаар одоо амбиц гэж ярьдаг. Өөрт хамааралгүй одоо амбицийн лөө явах. Машин унаад хэрэг их үнэтэй одоо хаустаа боллоо гэж одоо тэрийг харуул хүмүүс хүнддэг нэ гэж одоо дүрд орно. За огшчул нь болохоор хийх зүйлээ хийцэн гэж бөөр сүртэй юм шиг одоо дүрс гэж даруй байдлаар сагс урч дүрд орно. Тэр нийгэм маань бас хүлээж авч байгаа байдал төдийл одоо бас сайн ялгаж салгах. Яг хүмүүс мэдэрдэг те одоо хайхтар боловсралтай биш хүн ч гэсэн мэдэрдэг. Гэхдээ тэр болгон бас ялгаж салгаж бас амжихгүй байгаа. Тэгэхээр дүрд орохыг бас дэмжих. Тэг олон жилийн дараа л хүн ядарна штэ. Тэг ийм байдал бол харагдаад байдаг. Тэгэхээр нэг учруу дэмжих юм шаардлагагүй. Ялангуяа одоо залуучууд эхнээс өөрийгөө одоо энэ над одоо яг таарах зам мөн үү биш үү гэдгээ бодох. Дунд насныхан хөгшүүл нь болохоор тэрэн дээр одоо зөв үлгэр дуурайг үзүүлэх нэг тийм л шаардлага харагдаад идэх юм. Нэгсэндээ дүрсэх гэдэг маань дутуугийн мэдрэмжийг нөхөх гэж оролдох буруу оролдлого гэж хэлж болох уу? За яг хуу шууд сүлүүд бүх юмыг дутуугийн мэдрэмж гэдэг нөгөө inferiority complex гэдэг л Монгол төртөж болгоод тах шүү. Яг нэг онш дээр ч юм уу эсвэл бүх зүйлийг сэтгэл мэдрэлээ өвчин надад оншлоод яадах нь миний болоор буруу хаа. Яг зөв complexity бол байж болно. Нэг тийм одоо таагүй мэдрэмж сэтгэлийн нэг тийм зовлон шинжүүд. Тэгэхээр их тохиолдолд хүн ухамсар суугаас өмнөх хайрын дутлагыг санахгүй ч гэсэн тэр хайрын халамж авсан одоо дутуу мэдрэмжийг хэн нэгэнд баталж харуулах гэж амьдрал дээр одоо юмд хүрцэн шивдгийг харуулах гэж бас амбиц гаргадаг дүрд ордог гэж ярьдсан байл л дээ. Тэгээ тэр нөгөө байгууллага доторх хүмүүсийн харилцаа, байгууллага доторх улс төрчс нөлөөлдөг. Гэр бүл дотор байгаа улс төрийг хүн ажиллаж байгаа газар авч орж ирэн шүү дээ тий. Тийм юм харагдаад болж игэл зөв жилд нэг удаа толин тараас орчвол одоо би дүрд ороод байна уу яагаад байна гэдгийг манаас мэдрэгдэх баг л та. Бүр амжихгүй ядаж 40 хүрсэн бол ядаж 10 жил нэг удаа
одоо цэнгэг усны ч юм өөрхөн дүр төрхийг толдоод сүүдрээ харж өөрийгөө зас гэдэг тийм ээ. Толин дараад одоо яг миний автсан дүр маань над болж яаг уу яагаад одоо их эрт цуцаад байна гэдгээ бас харах ёстой юм шиг байна л дээ. Толинд харна гэдэг нь одоо өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг л олж хар гэсэн утгатай. Тэгээ өөрийн за ягдмал би тэр замаараа явж гин үү. Тэгээ миний амьдралын одоо өөрийн жинхэнэ мөн чанарт натуурт таарсан тэр одоо үйл ажиллагаат яг миний өөрийн одоо бүтээгчтэй дур мөн үү биш үү гэдгийг л харах хэрэгтэй юм шиг. Тэр байтугай бид нар энэ юм ярьжсэн нэг Тарковский гэх те дуртгал ном дэр нь үлээ. Жигэн сайн жүжигч юм бол дүрд орох гэж олон сар олон жил ажилладаг. Дараа нь кино юм уу жүжиг дууссаны дараа өөрийнхөө амьдралд ороод явах хэрэгтэй байтал тааруу жүжигчид кино бүтээсэн дүрээр амьдрах гэж яваад идэг. Тэр одоо тааргон жүжигчний хэв шинжээ гэх тийм ээ. Тэр жүжигчин дээр авч байгаа жишээ юм шиг боловч бидний өдөр тутмын амьдрал дээр байгуулгын одоо сайн жүжиглдэг хүмүүс би бол царагдал байдаг л да ардын жүжигчин байгуулгын гавьяа жүжигчин золгч хөрших үү. Тэгэл ингээд жүжиглээ яваад идэг. Тэр нөгөө нэг дүр хэсэгт тосноо би бусдад их таалагддаг гэд. Яг үнэндээ яг хүн өөрөөрөө байх нь бусдад бас таалагдах боломжтой гэдгийг. Тэгээ хүний өөрийн уг өгдмөл заягдмын шин чанар бол асар өргөн шүү дээ тий. Тэр нийгэмдээ мэдээж нийцтэй явах хэвээр одоо эв зүйтэй нийцтэй одоо бустай таарамжтай явах хэвээр өөрийн уг өгдмөл суурь чанар дул тэр л угаасаа байдаг л да. Тэгээ тэрэн дээрээ хүн өөрөө хөгжим хөглөж байгаа юм шиг хөгөө тааруулж илтгэж явна үхээс тэгээ шал өөр хөгжмийн дууг аваачаад морин хуран дээр дуургах гад одоо цахилур хөгжим юм уу үлээр хөгжмийн тембрийг морин хуруулаа гэх тэрэн дээр оруулах гэж зүтгэх гэдэг тэр одоо нийтээр харагдаж штэ тийм ээ. Маш ядмаг санагдах юм байна. Хямд төсрөл. Одоо хямдхан ялуунаа амьсч хэлэдэлтэй тийм ээ. Тэнтэй холбогдоод одоо нөгөө залуучуудын илэрхийлэх амбиц гэж юм бас өндөгдөх бах тий. Мөнгөтэй төрхтэй гэдгийг харуулах гэдэг эсвэл одоо стартап тооллоо гэх юм зүйл хэрэгжиж байна гэдээ хойлоос ярьж ирсэн юм байна тий. Тийм маш их хэрэгтэй. Хүн болго өөрийн гэсэн стартаптай байх ёстой юм шиг. Хүн болго өөрийн гэсэн удирдагч өөрийн гэсэн нэг тийм өөрөө мөн чанараа олохоос илүүтэй ингээд бусдын өмнө ингээд харагдах байдал нь илүү байх тийм инфлюенсер төрлийн хүмүүс аяг гараад ирсэн юм шиг санагддаг. Тэрнээс болоод маш олон хүн дарамт нь ороод нэг жил амьдрах хэрэгтэй юм байх та гэдэг одоо дөнгөж үзэл бодлон сууж байгаа хүмүүст яг тиймэрхүү юмуд аяг харагддаг аяг хэцүү байдаг. Тийм тэгээд тэр амбицтай хөтлөгдөөл дүрд орно гэдэг маань өөрөө стресс түлэх, өөрийгөө эрүүл мэндээр одоо хохирох тэр суурьал тавиалаа л та. Мэдээж одоо стартаптай бизнестэй болох нь буруу биш. Гэхдээ өөрийнхөө мөн чанар таараагүй зүйлээ хийцэн. Тэгээд хүмүүстэй таарахаараа би энэ бизнес стартаптай болсон юм зүйл хийж байгаа гэдээ гайхуулж байгаа юм шиг яриад тахын. Яг ингээл дүрд орцол яваад байгаа л харагдаад байгаа. Одоо тийм залуучтай уулзахаар одоо ямар шууд нүүрэн дээр нээлттэй биш тийм ээ. Магадгүй хэдэн жил, 1 жил, 2 жил хагас шаарагдахаар л нэг тийм шатхуунтай явж ин даа гэл ингээл бодогдол өнгөрдөг л доо. Тийм дүр маань өөртөө биш хажуу хавь ойрхон хүмүүсийг маш их стресстүүлнэ. Улс төр хөрцөх улс оронд ч юм уу одоо компани дотор байгаад идэг биш хойлоо ярьж ирсэн те өмнөх дугаар дээр гэр бүл дотор ус байдаг аа гэд. Тэр гэр бүл дотор нуур амсгалаа авч орж ирнэ. Одоо хажууд амьдарч байгаа хүмүүс өрөө хөлтөд нөлөөлнө. Тэр заавал амжилтанд хүрсэн байх ёстой гэд хийх үйл явцдаа одоо хүн ад жаргалтай байх биш. Үр дүнд хүрсэн байх юм бол хүмүүс намайг хайрлан халдамжлна гэд бодоод байдаг нэг ухамсараас далд нэг тийм годгонс нэг өсөл хангагдаагүй нэг тийм эрэлт хэрэгцээ байх шиг байна. Дэн тулгуурлаад нэг юм хоосон хийрхэл амбиц одоо үүсэхээр энэ маань их төвхтэй мэдлэлтэй. Тэгээ хэрвээ Лондоныг Питер Ломас гэдэг терапевт байдаг юм билээ л дээ. Одоо байна уу мэдгүй их настай хүн байсан. Энэ маань над их одоо төвхтэй байна. Тэр болоод байна. Эсвэл буруу зүйл рүү хөтлөөд байна. Надаа одоо үр жимсээ миний амьдрал өхөөс илүүтэй эгээр одоо сөрөгийн үр дүнтэй байна гэх юм бол одоо энэ хүн дээр очиод хэрэгцээ өгөх юм уу те энэ амбицаасаа салдаг энэ буруу амбицаасаа салгаж өгдөг ийм үйлчлэг үзүүлдэг терапевт байдаг юм билээ. Тэрүүлсэн Питер Ломас гэдэг англи хүн байдаг юм билээ. Буруу амбицаасаа салгаж өгдөг. Их сайн тайвшрал уужрал явцдаг болтой биш үү. Хангалттай энэ амьдрал өөрөө асар өргөн одоо формоор илэрдэг
юм байлээ л да. Маш их баялаг юу ч бүтээж хүн хийж болно. Тэргээл хүн нэг жоохон дайман суугаад анзаараад бодох хэрэгтэй юм лээ. Заавал маш хурдан хугацаанд одоо 10 жилээ төгсөөл 16 толоотой Америк руу ч юм уу Канада руу Европ руу ихтэй сургуульд явуулсан хөлт би хараад өмнөөс нь бүр ингээд шаналаа жоон зүрх өвдөд идэгин. Тэр Европ тийм үү Америкт 16 настай төгсөөд ихтэй сургуульд оруулдаг хүмүүс байхгүй шүү дээ тий. Дорож 18 9 за тэгээд 20 хүрж иж бараг. Одоо өөрийгөө таних процесс нэлээд одоо хэмжээгээр хийгдсэн. Тэр нь одоо нэг үздэг хичээл холымаар нь дамждаг тийм ээ. Тэгжээж ихтэй сургуульд ороод тэнд үзэх скил сурна шүү дээ. Тэгэхээр ерөнхий эрдмийн тийм заагдахгүй учраас тэр үзчихэд ихтэй сургуульд ордог. Тэр Монголоос ирж байгаа хүмүүсийг хараад гайхаад идэв юм билээ. Гэхдээ одоо 16 талаатай эрцэгтэй сургуульд ороо гэдэг. Тэгээ манайхаа ээж аав нар үгүй тэнд 16 та хүмүүсийг уус ихтэй сургуульд авдаггүй юм байна шүү дээ. Тэнд нэг жил нэг бэлдэг юмд нь оруулчлаа гэдэг идэг. Тэр ээж авуудыг бас ингэж яаруулах хүүхдэрээ өөрийнхөө амжаагүй зүйлийг нөхөхгүй яваад байдаг. Scott Fitzgerald-ийн ном дээр нэр байсан юм биш үү? Хүүхдтэйгээ өөрийнхөө хувь тавилан нөхөхгүй байдаг тийм эцэгчүүдийн нэг бишээ гэдэг. Нөгөө Ялдам шин гэдэг нэрээ Монголд орчуулагдсан ном дээр нэр байсан юм байна. Гин санаад орчлоо. Scott Fitzgerald-ийн Tender is Night юм байна англи нэр нь. Тэгэхээр бас хүн өөрөөс дүрээс ихээс илүү бас өсөж байгаа орчин тойрноос одоо гэр бүлээс шалтгаална бас дүрээс их тохиолдлууд бас их байдаг байна. Гэхдээ тэр их хүн өөрөө олж харах хэрэгтэй гэсэн үг. Тийм хүүхэд өөрөө хүсээд доржих ч юм уу цогоо гэж айлын ууган дунд баг хүүхд болж төрөө гэж ирэхгүй. Нэг юмд ингэ шидэгтчдэг. Тэгээд тодорхой хугацааны дараа домөр дээр завл ажиллаж харах хэрэгтэй юм байл л дээ. Тэгэхээр уг нь нөгөө тийнейжер нас гэдэг өсвөр насн дээр энэ бас нэг цаансан байглаасаа юу гэдэг нь мэрэгч хардаг процесс явагддаг юм шиг байна лээ. За магадгүй зарим хүүхд энийг одоо бослог гарах гэж яриад идэх тэг rebellious гэдэг тэрийг л бид идэж монголч орчуулад байгаа юм шиг байна. Тэрийг одоо заавал сөргөөр илэрдэг юм шиг гэж тусгаж аваад идэг. Одоо хүүхэд эргэцүүлж боддог, тунгаадаг нэг юм байгалийн бас нэг үеийн бас ирж иж магадгүй юм шиг байна. Тэгэхээр шууд буруу шаах зэмлэх биш. Дэмжээ зүг болдролдноор болоод хамт бодоод эцэгчүүд өөр дээр бас шүмжлэлтэй хандаж болно шүү дээ тийм ээ. Тэгээд ингэсэн маань одоо бас хойш энэ зүйл хийх хэрэгчлөө гэж одоо энэ зүйл рүү өгөө гэдэг ингээд хүүхдтэй бас ярьж тохирч болно. Тэр хүүхд бол ялангуяа өөрөө ирээдүйг ярьцах хэрэгтэй. Мэдээ шийдвэр гаргах хэрэг бол 18 нас хүртэл бол байхгүй. Зүгээр тэрнээс хойш бол хүүхдүүд залуучууд одоо миний энд одоо амьдрал их олон талтай маш олон янзаар үзэгдэж харагдаж баригдаж байгаа энэ хэлбэр маягаас аль нь надад тохирох уу гэдэг сонголт хийж бол мэрлээчсэн тэгж сонгож болно. Заавал одоо асар амжилттай явж байгаа юм шиг одоо асар их одоо баялаг хоримтол цулуулсан юм шиг тэгж харагдах. Яг нөгөө манай нийгэм өөрийн хөгжлийн үе шат нэг юм капитализмд орж амжаагүй феодал маягийн нэг тийм сэтгэлгээтэй холбоотой байх л та. Тэр нийгэм маань тэрийг бас тэжээдэг, тэтгээд идэг. Гэхдээ залуу юм маань бас сургуугаар ажиглаад өөр нэгсэн байр суурийг нийтээр илэрхийлж эхэлж байгаа нь одоо сайшаагүй шүү дээ. Нэг талаасаас мэдрэмжээ зөв илэрхийлэх тэр аргуудыг мэдж байгаа бас өмнөх подкастуудаар ярьсан бодол мэдрэмжээ зөв илэрхийлэх энэ аргууд маань яг хүн өөрийгөө яг дүр хэсэг жинүү хэсгээ шалгахад өөрийгөө танилцахад нэлээд туслах юм шиг санагдаж байна. Гаргаж ижил дараагийн бодлоод орж ирдэг юм байл л дээ. Тийм ээ. Зүгээр дуугаа суугаад гарч ийн. Процесс хийгдэхгүй боловсруулалт хийгддэггүй. Заашгүй тэрийг мэдрэмжээ илэрхийлж эсвэл хэн нэгэнтэй хуваалцж ижил гарах юм шиг байл л дээ. Ялангуяа одоо бурхан маань харьцангуй одоо 30 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол ингээ сонгох боломж нь харьцангуй их байна тийм ээ. Энэ 6 дугаар Пол гэдэг энэ нөхөр эрхчлөөрөө гайхамшигтай биелэг боловч нөгөө талаар айхтар том эрсдлийг дагуулдаг гэдэг нэг сайн үгэн байдаг юм билээ. Тэр энэ эрхчлөөгөр юу хийгээ мэдэхгүй бол зарим хүмүүс анархизм гэж харна. Эсвэл зарим нийгэм бүтээсэн байгаа 2 3 хаан төрлийн замаар явчихсан дүрийг дагаж дуурайх хэвээр дүр юм байна гэдэг ингээ бодоод өөр таараагүй дүр бүтээх гэж яваад байгаа нь осолтой. Даваар осолд орж болзошгүй харагдаад байгаа. Тэр маш олон төрлийн арга замаас одоо хуучин бол хэдхэн төрлийн л одоо мэрэгжил байлаа шүү дээ тийм. Зохиолч, сэтгүүлч, эмч, за малчин одоо үйлдвэр ажиллагч, инженер гэдэг. За тэгээд дарга гэдэг нэг анги байсан баг.
За одоо бол бизнесмен одоо залуучууд нь стартап бизнес мөнгөтэй эсэх ямар брэнд ямар хэд оны машин унж ийн хаана ямар хороолд амьдарч ийн тэр нь одоо чухал юм шиг байна. Энээс гадна аюу олон төрлийн арга зам байдаг те. Одоо бид нар Европод ч юм уу Америкт ингээ очихоор их олон төрлийн арга зам дүр үйдэг штэ. Заавал одоо 2-3 арга замаар дүрээр яваад халбгүй. Социализм үед бол бид нар социализм гэдэг байгаа за зарим хүмүүс коммунизм үе гэдэг те. Дугаарангийн социализмын коммунизмын сонгох эрхчлөөг үед бол магадгүй хүнд байсан л да. Тэгэхээр магадгүй энэ сэтгэлгээний үлдэгдэл нэг хэдхэн арга зам байгаа юм шиг харах. Бас энэ юм нөлөөлөд ч магадгүй. Зөв Европын сэхэднүүдийн донд байсан хэлдэг байдаг юм билээ. Сэхэднүүдэд боддог, сэтгэдэг хүмүүст хоёр арга зам байдаг. Нэг нь архи ух архичин болох, нөгөөх нь явж болохгүй зам гэдэг. Тэр магадгүй явж болохгүй замаар нь явхаар л амьдрал гуулна, карьер гуулна. Орос гэж хуучин зүйл толботсод амьдарч байсан бол айвал гулагт цөлөгдөн тийм ээ. За болохгүй одоо уран бүтээл энэ төр шүлэг найраг тойрох юм бол энэ гулаг маань яг албисаар 50-аад оны сүүлхэд байхгүй болсон юм шиг боловч энэ маань байсан шүү дээ тийм. Тэр гулаг гэдэг энэ одоо өөрөөр сэтгэдэг хүмүүсийг барьж хордог, хүнд нөхцөл шийдэгдэг байсан хэлбэр маань ямар хэлбэрлээ урдсан бэ гэхээр сэтгэл зүйн гулаг гэж ямар урдсан. Өөрөлдвөл өөр юм бичээд юм өөр санаа бодол илэрхийлээд ингээд ирэхээр тэрний уран бүтээлийг гаргахгүй ингээд ажлыг уулгадаг. За бүр одоо тэрэнд дийлэгдэхгүй ингээд одоо газар дорхотгүй гэдэг тийм ээ. Ил биш далд хэлбэрээр ингээд зохиол уран бүтээл жүжиг киногоо хийгээд ах юм бол одоо сэтгэл мэдрэмжийн эмнэлэг рүү явуулцдаг. Дэн дээр бүр ном хүртэл гарсан юм байлээ. Би нэг юуг нь санддаг вэ? Уучлаарай. Зохиолчийн санддаг. Сая 21 онд гарсан ном байна лээ. Хунгарын нэг одоо зохиолчийн. Тэгээд энэ одоо манайхаар хуучнаар ирэх юм бол одоо шаарад гэд ингээд ярьдаг. Тэр энд одоо хэвтэж имжлүүлжсэн одоо хүчээр ингээд одоо тэнд хордог. Тэгээд тогн цохиулах терапия гэдэг юм цочор имжлэгээр хэлээд одоо нас орчихсан хүмүүсийн арга иргэндээ уулзаж маш одоо их баримт материал дээр ажиллаж гаргасан ном нь байдаг юм лээ. Би зөвхөн юуг нь харсыг сонирхолтой юм билээ. Бүтнээр нь бас уншиж дуусгаад бас нэлээ хүчтэй сэтгэл төрүүлэх дүгнэлт хийхээр юм лээ. Манайд бол гайгүйсэн бахад голцоо зүйл толбот ус гэж тийш нь явуулчихдаг байсан баг. Тэгээд одоо манай төрийн удирдлагууд хүртэл тэнд хоригдоод янз бүрийн хүчээр юм тарай хийгээд тэгээд сэтгэл мэдрэлийн өвчтэй болцсон гэдэг нэрийн дор ингээд амь насыг нь хороож исэн хүртэл юм бол биш шүү дээ тийм ээ. Тийм. Тэгээд энэ Европт бол ийм сэтгэл мэдрэлийн ийм эмнэлэгт хүчээр хориод тарайгаа ч юм ингээд тогн цохиулаад ингэхээр энэс гадна одоо оюуны сэтгэлгээний хүмүүст юу аимшигтай байдаг вэхээр тэр хүн хизээч оршиж байгаагүй юм шиг бүх нам тэр нарчдаг юм бэл. Тэгэхээр энэ бол одоо хамгийн том алга л да. Сэтгэл санаа, оюун санааны үед алж устгаж байгаа хамгийн том одоо алуур. Тэр манай ч гэсэн одоо ийм зүйл байгаа шүү дээ тий. Тэр энэний хамгийн том эйгүү хэлбэр нь өөрийнхөө бодиттой түүхийг мэддэг, гадны хүний зохиож өгсөн түүгээр өөрийнхөө түүхийг гэж ярьдаг, андуурдаг. Одоо ах дүү гэдэг ингээд буруу ингэж юм барай солиор явчихдаг. Тэр яг өөрийнхөө юмыг өөрөө л мэдчихин үнд боддог өөрснөө мэдээж тэрийг яахгүй бол бодиттой зүйл ингээд дараадах юм бол өөрийн замаар биш өөр дүрийг бид нар үндснээрээ өөр дүр бүтээгээл явна гэсэн үг. Тэр байгууллагын төвшөнд ч гэсэн компани өөрийн явах ёстой зам, өөрийн одоо компанид үүдэг ДНК биш, DNA биш. Өөр компаниуд явцсан өөр эзний үзэл бодлыг өөрийнхөө үзэл санаа философи гэдэг ингээд бичээд тавьсан байдаг. Ядамгүй л харагдаж шүү дээ. Тэр хувийн төвшөнд ч гэсэн ялгаа байхгүй. Бас л нэг хүний оюун ухааныг баг үгүйж байгаа юм шиг. Тийм үзэл суртал нэвтрүүлдэг юм гэж ойлгохоор юм байна тий. Тийм маш аимшигт. Манай ч гэсэн юм зүйл байсан шүү дээ. Нэг нь бүтээлээгээд хөдөө цөлчдөг. Бүр ингээд мал дээр гарчдаг. Тэгээд малчид ажилчаа ингээд одоо магтан дуулдаг мөртлөө тийш нь цөлдгөнд явуулчихаар одоо юу гэж ойлгох хэрэгтэй байсан те. Тэгээд нийгмийн сэхэднүүдийн дунд тийм талд одоо яриа хөрөө байдаг л байсан. Нэг тийм бид нарыг хянахын бусдыг хянахын тулд хэдхэн дүрт ингээд байлгаж тэднийг хянахын тулд хүмүүсийн гаргаж байгаа тэр олон одоо өөрөөрөө байгаа тэр мөн чанаруудыг ингээд устгадаг тийм зүйл байд гэсэн үг юм байна тий. Өөрт таараагүй таалагдаагүй л устгадаг. Тэ яг уу
бусдыг хянахын тулд гаргаж байгаа нэг тийм хэлбэрт оруулж байгааг одоо нэг үзэгдэл юм байна. Тийм яг нэг адилхан одоо тоосхон сутгацсан юм шиг те. Яг л тийм дүр нийгэмд тэр нэг үнэ явандаа хүн илэрхийлэх аргагүй болно. Үнэ хэлхээ болж эхэлнэ. Үнэ илэрхийлэх юм бол тэр нь таалагдахгүй маань гэр бүл дотор ч гэсэндээ хүүхэд байна. Ээж аавд одоо миний үнэн байдал нийцэхгүй учраас би худлаа одоо дүр гаргаж хэлэх хэрэгтэй юм байна. Одоо хүртэл тийм үзэгдлүүд маш их байд юм шиг санагдаж байна. Ялангуяа одоо миний үеийн залуучуудын ажиллаж байгаа байгууллагад удирдлагатай ингээд удирдлагатай л тийм хийгээд өчүүл юм болоодоо гэсэн тийм хандлага нэг өсөндөө ингээд өөрийгөө хурж байгаа дүр хэсгэлт гэдгийг анзаарахгүй яваад байгаа гэсэн юм байна шүү дээ. Тийм яг үнэ. Маш зөв. Маш зөв. Залуу удирдлагууд хүртлүүд ийм яриад яваад байгаа нь одоо нэг арга хэрэгсэл олон арга хэрэгсэл эзэмшээгүй. Одоо мэдлэг ур чадвар ядмаг яхал та. Тэр зөвхөн одоо Ахмад үеийнхнээс сурцсан арга барилаар ажиллана. Зөвхөн захиран тушаан, цахилгаат гэдэг бүх юм цахилгаат гэдэг нэрийн дорчин бүх юмыг хамруулж ойлгохоор биш шүү дээ, тийм ээ. Цахилгааттай байж болно. Тэгтээ одоо gentle power гэдэг Европт менежмент удирдлагад за улс төрч хэсгийг ашигладаг, гэр бүл дотор ч гэсэн яаж яваад их ашигладаг. Ийм арга барилыг одоо яагаад хэрэглэж болохгүй гэж тийм ээ. Тэр Монгол хүнтэй адиг ярьж болдгоо юм гэдэг. Монгол хүн ч одоо хүн биш юм уу? Ялангуяа залуу үе бол одоо маш их одоо өөр үе гарч ирж байна. Одоо хуучин Орос ах нарын арга барилгаа яриад байдаг. Тэр бол Орос ах нарын арга барил бол одоо манайх шиг юм цөөн хүн амтай жижиг улсын одоо оронжгүй шүү дээ тийм ээ. Тэр заримдаа бас гайхаад идэх зүгээр захиран тушаагаад одоо зөвхөн өөрт нь хэлэгдэх юм хийжвэл одоо амар гэх. Тэгэхээр нөгөө цаад дунд доод төвшөндөө бүтээл сэтгэлгээ өгчихгүй шүү дээ тийм ээ. Creativity гэдэг юм өгчихгүй. Тэр хүн болгон тохирсон одоо өөрийн mission based гэдэг байгаа. Томилгоон сорилж ажил бүтээлч байгаа арга барил өгчихгүй. Зөвхөн үүрэг даалгавар хүлээдэг сэтгэлгээ ноёлно. Үүрэг даалгавар хүлээгээ суугахтай зэрэг гарч үсэхгүй. Компани бүтээмж ашиг орлого нэмэгдэхгүй. Эргээд тэнд ажилтнад тавьж байгаа цалин ашиг орлого нэмэгдэхгүй. Удирдлагууд бүх төвшөнд оролцоотой байж тэр нь явдаг болж эхэлнэ. Маш хайлттай уг нь ядаргаатай л. Одоо энэ Трифоног түүний бас нонгорсон байлаа сонирхолтой одоо магадгүй дэлхийн 2 дугаар дайны үед одоо тийм хэрцгий удирдлагын арга барилын үр дүнд нас орсон зүйл дээрэгдийн одоогоос хамаагүй өндөр байх магадaltaа гэж бичсэн байна лээ. 39 оны 11 сард зөвлөлт жижигхэн тухай 4 сая хүнтэй Финлянд руу давтсан үлийн дан гэж нэртэй түүхэнд алдарсан нэг дайн байдгийн. Тэгээ тэрний музейгээр нь бас 92 онд очиж сонирхож үзчихсэн. Дараа нь Финляндын армийг удиржсэн Маршал Маннерхейм гэдэг хуучин хаант Оросын үед бас цэвэрлтийн армид салбажсэн офицер юм байлээ. Тэгээ тэр хүн энэ үлийн дайнаар 200 мянган хүнтэй Финляндын армийг сая гаруй хүнтэй цэвэрлтийн армийн эсрэг одоо зөв одоо тэмцэх арга тактикийг боловсруулж тулдаад улмаар одоо эх орноо хамгаалж чадсан хүн юм байл л дээ. Тэгээ тэр хүний дуртгал юу гэж байна вэхээр уг нь бол нэг одоо Орос цэргийн эр зарг бол гайхамшигтай. Маш одоо тэсвэр төвчээртэй. Ер нь бол одоо нэг одоо Орос цэрэг бариад авчихад бол ер нь хийх оронч байдаг. Тэгэхдээ асуудал хаана байдаг вэхээр удирдлагууд бол одоо ийм одоо нэг анги бие бүрэлдэхүүний хохиролд бол одоо маш инсенситив мэдрэмжгүй байдаг. 100 хүн үхнүү 10,000 хүн алдагдсан хамаа авахгүй зөвхөн зоригтой хүрэл болоо гэдэг. Тэгэхээр эсэргээрээ одоо Финляндийн армид одоо удирдлагууд ямар шаардлага тавьдаг вэхээр хэрвээ асар өндөр үнээр хүний хүчээр хүний амийг зөөлөж тэр зорилгод хүрэх гэдэг юм бол 1/8-т бид нар цэргийн амийг бодох хэрэгтэй. Угаасаа зорилгод хүрэх дараа нь арга зам бол 1000 том арга зам болдноо гэдэг арга барьж ирсэн юм билээ. Яагаад гэвэл хүн онцгойтой улс. Тэгэхээр зэр зэвсэг бол угаасаа Шведээс ч юм уу босод Европын орнуудаас одоо нийлүүлж ирсэн. Тэр Финлянд хүн одоо Финлянд цэрэг үхээд дуусчих юм бол эх орноо хамгаалах хөнгө болно. Тэгэхээр нэг Финлянд цэрэг амь үнэтэй Финлянд хүн байжээж одоо Финлянд ус оршин тогтно гэдгийг арга тактик ярьж ирсэн. Тэгэхээр магадгүй дараа нь одоо иймэрхүү одоо түрүүний дурдсан зөвлөлтийн юм уу одоо Оросын юм удирдлагын арга барил тийм ээ Монгол байх юм бол бид нар тохирж муутай шүү дээ тий. Зөвхөн одоо захиргааны удирдлагын арга барилаар үр дүн төрчихвэл одоо ганц хоёр хүний хохирол сэтгэл санааны байдал хамаагүй гэдэг ингээд яваад байна. Тэгээ сүүлийн ялангуяа менежментээр сэтгэл зүйн аюулгүй байдал гэх нэр томьёо одоо 2 жил өмнөөс ороод ирлээ тий. Бас тийм гэрээний бас тухай орж ирсэн байлээ. Тэгээ хуучин мэл зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдалгаа ярьдаг байсан тий. За тэгээд customer engagement харилцагчийн тухайн байгууллагад үнэж байх
бодлого гэж байсан бол одоо ажилтны engagement гэдэг юмнууд яригадаад эхэлж байна. Ажилтны үнж одоо тууштай байх судалгаа янз бүрийн одоо бодлого арга хэмжээнүүд яригдж байна. Тэгэхээр энэ бол одоо ялангуяа хүн амцуутай бид нар шиг хүмүүсийн хувьд удирдлагуудын хувьд их баримтлах бодох хэрэгтэй аргал давг байна. Тэгвэл хийдэх одоо Орос гэж ярих, Хятад гэж ярих, Америк, Япон, Герман ч нана одоо том ус шүү дээ. Асар одоо олон хүнтэй. Одоо магадгүй зарим тохиолдолд хүний хүчээр далайлгаж асуудлыг шийддэг үр дүнд хүрэх болвол дөрөвний дурц одоо Финлянд гэдэг улс байна. Эстони гэдэг нанжтай жижигхэн одоо 2 сая хүрэхгүй хаантай улс байна. Тэр ийм улсуудын жишг бол бид нарт одоо хүлгэр дуурайл болохоор харах байхгүй юу. Тэр аль болохоор л одоо юу гэдгийг хүний уг одоо натур дээр одоо ажиллах байгууллагын дотоод одоо даалд байгаа улс төрийг одоо ил гаргах дүрд одоо аль болохоор оруулахгүй байх энэ юм бол нэг алстай одоо ялангуяа бизнесийг өмчилж байгаа одоо их хувьсаа эзэмшигч хүмүүсийн л бодох хэрэгтэй юм л даа. Тэгвэл бид нар зөвхөн одоо тоон үзүүлэлт компанидэр тийм ээ улс төрийн хувьд руу ярьлаа. За хувь хүмүүсийн хувьд ингээд дүрд орох гэж юм яагаад хахаар нөгөө л одоо гүйхэн, арга цаасан, өнгөцхөн ийм л дүр зураг харддаг нэг юм л одоо бүх улсын дүр зураг болчих гээд байна л да. Нэгэсэндээ ингээд зэрэгтэй холбож ярихад одоо ингээд Орос улсын ингээд цэргийн ингээд командалж байгаа байдал нэг хүнийг нэг сум гэж хараад байна тий. Тэнгүүд Финланд улсыг болохоор нэг сум хийх хүн гэж харж байгаа юм. Нэг тийм ялгаатай нэг хүний өөрийнх нь потенциалыг ингэж гаргаж хүний потенциал гэдгийг ашиглаж чадж байгаа үзэгдэл юм байна. Яг зөв. Айгу бүр гоёор илэрхийлчихлээ. Тэгэхээр бас энэс яг ийм зүйлийг байхгүй болохын тулд хүн болго өөрийн тэр нэг дүр хэсгэлтээсээ гарах шаардлагатай гэсэн үг үү? Тэрх ястай ч юм уу? Тий яг хүн залуудаа угаасаа л хин нэг дуурайд үлгэрч авдаг л та. Ер нь огт дургу амьдрах ер нь хэцүү юм шиг байна. Тэгэхдээ боломжоор их олон төрлийн дүрээс л одоо салмаар юм шиг байна л. Заримдаа ингээд 10-20 хэдэн баг зүгчээ яваад хахаар хүчээр хөдөлмөр штэ тийм ээ. Болж игэл одоо өөрийн бүтээх гэсэн тэгээд үлгэр шаавдаг. Одоо нэг тийм нэг хоёр одоо багтай дүртэй л байл. Өөрт ч амралт. Тэгэхээр дүр хэсэг гэдэг нь өөрөө тийм лимиттэй хязгаартай зүйл юм байна тийм үү? Тий, аль подкаст төрүүлээ ярьж ирсэн нэг Румиг үгнээс ш тачсан санагдаад байна. Хүний төр сэтгэл одоо гүн гүнзгий цэнхэр далай хүн тэндээс л өөрийгөө олдог гэж. Тэр хүн өөрийгөө таних процесс өөрөө тамдаггүй өргөн хязгааргүй юм байл л дээ. Тэр жоон цаг зав гаргаад ухаад магадгүй одоо нэг ажлын нэг одоо левел дээр те төвшин дээр ч юм уу 100 альбом тушаал байлаа гэхэд тэр их олон янзаар хийж болно. За магадгүй нэг альбом тушаал дээр 100 хүн байлаа гэхэд дахиад тэрийг төмөн янзаар хийж болох байхгүй юу? Тэг ч одоо юу гэдэг нэг юм дээр ч гэсэн өөрийгөө өөрт тогтсон арга замаар хэрэгжүүлэх юм юу гэж нөгөө хоёрдугаар подкаст дээр ч нөгөө бодох гэж юм те. Энэ дээр зайлшгүй л одоо их цаг гарах хэрэгтэй юм шиг байна. Зүгээр энэ тэнд бас ковид одоо цардахлын лөгөөр бас уулздаг байсан хүмүүстэйгээ залуустаас уулзж амжаагүй уулзаад гэж юу нэг ярихаар өөдөөс бас зарим нэг учиргүй бас компаниг амжилттай явж байгаа тэдэн тэр бомын ашиг орлоготой байгаа одоо гэх нэг ийм ярихаар уг нь надад тэр хүн нэг сонирхолтой байгаад байгаа юм. Өөдөөс статус символ гэд одоо ярьдаг те одоо альбом тушаалын байрсан одоо нийгэмд хэлж байгаа байр суурь ингээд статус бэлэг тэмдэг юм яриад тахаар дотгошоо ухаагүй өөрийн дүр дорж амжаагүй бол тэгж ярина штэ. Тэгэхээр их одоо хүчээр ачаа тээж явандаа гэсэн харагдаад идэг юм л та. Мөн чанараа уг нь гаргаж танилцуулж өөрөөрөө байх одоо аль хор дүр баг авах гэж явах нэг зүгээр. Тэгэхээр дүр авах гэдэг ойлоороос ширэл дүр авах гэж яг юу хэлэх вэ гэхээр тэнд байх ёстой гэдэг өөрөө шахам гэдэг маань дүр авах гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ байвал хүмүүст хүндлэгдэн хүмүүс намайг сонсон хайрлан халамжлана гэж бодож байгаа зүйлийг хийж ийн гэж бодох нь өөрөө дүр авах байхгүй юу? Магадгүй тэр үний өөрийн одоо амьдралын аян зам дүүрнийхөө өөр байж болно. Өөр зохиогүй юм яриадах юм. Эсвэл одоо 2-3 охин суулаа гэхэд байхгүй 4 дахь найз нөхнийхөө талаар учиргүй яриад дэлгэцэн муулаач юм атархаж байгаа юм. Сонирхол суугаадах юм. Тэр хүмүүс тэр байхгүй охины дүрэн таалагдаад байна гэсэн үг шүү дээ.
өөрөө бий болгоо зүйлийг дүр хэсэх. Тий өөрөө углуургаараа таараад одоо топ гэж таарах хэвээр урбанкийн өгцөний одоо барины шилний тагийг илүү том Оросын барины шилэн дээр таглах га тэр нь углуургаараа таарахгүй. Бид нар нэг хуучин 80-80-аад онд залуучууд юу их муутай тэг гадных гоё одоо хувцастай юм уу брэнд хувцастай байгаа харуулах гад ингээд өөр таараг гутлын төрөмс яваад иддэг байсан юм чигсээр байгаа нэг гутлаа өмсчтэй тэр шиг л яваагүй харагдаж штэ тий. Бидний ярилцлагыг хүлээн авч сонссон танд баярлалаа. Бидэнтэй холбоотой санал хүсэлт сэтгэгдлээ нээлттэй хуваалцаарай.